огцорхоосоо өмнө амжиж яаран сандран үжсэн зөвшөөрлүүдийн хууль бус энэ шийдвэрүүдийн дэс хэдэн төгрөгийн ашиг олоод байна гэдгийг хянч шалгалтын ажлын хэсэг тогтоосон. 2 жилийн дотор энэ компани 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Оюун эрдэнэ засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаараа огцорхоосоо 4 хоногийн өмнө Монгол улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрын ашиглуулах ийм зөвшөөрөл гаргасан. Ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хилийн зурагт газар ашиглуулах тухай засгийн газрын тогтоолын төсөл сулах сайдгаас шууд алах тогтсон байна. Ямар ч хэлцүүлэг явуулаагүй. За нийтдээ хилийн хууль зөрчөөд хилийн зурагтаа давхцуулж олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураглалыг та бүхэн харж байна. Нийтдээ 54 зөвшөөрлийг хууль тогтоом зөрчиж зөвшөөрөл олгосон байна. Ингэж Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж эдсэн байна. Засгийн газар нүүрс дорсон асуудлыг лав орж шалгаж байгаа. Өнгөц биш. За энэ бол гашуун Сүхбаатар дахь Монголын нүүрс гарж байгаа гол бомбын зураг. Энэ дотор шараар төвлөрөгдөж байгаа энэ гарцуул Эко Смарт Транс гэдэг компанид нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа ийм гарц. Өнөө хүртэл хууль зөрчиж тарифа өөрөө тогтоож уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тээврийг явуулж байгаа. Энэ ногооноор тэмдэглэгдсэн энэ зам бол саяны хянч шалгалтын өрөөнд орсон Smart Eco Trans компани 19 км зам. Энэ тогтоолоор Smart Eco Trans ХКК-гийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ байгуулж хологдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан тогтоол гаргасан. Энэ тогтоолыг засгийн газрын хуралдаанд хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар оруулж батлуулсан. Тогтоол гарч явах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан концессийн хуулийн дагуу гаргах байсан. Энийг нууцын бичиг аваад тендерийн хуулийг үндэслээд шууд гэрээ байгуулж энэ компанид давуу байдал болгосон. За энэ ямар учиртай компани юм бэ гэд олон нийтэд мэдээлэх болцоотой ерөнхий мэдээллийг үзүүлэхэд саяны хэлж байгаа 95 дугаар тогтоол гарахаас 6 сарын өмнө үүсгэн байгуулагдсан ийм компани. Энэ компани үүсгэн байгуулалт Адмирал компани хоёр нэг өдөр байгуулагдав. За энэ асуудал яагаад засгийн газрын хуралдаанаар ийм хууль зөрчигдсөн байдалтай орсон бэ гэдэг тэмдэглэлийг үзэхэд тухайн үеийн засгийн газрын хэлэх газрын дарга мөн бомбын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Дашцэвгийн амар баясгалан энэ асуудал хууль зөрчигдсөн байна гэдэг дүгнэлт гараад байхад энэ асуудлыг буцаалгүйгээр засгийн газрын хуралдаанд шууд оруулж баталсан байна. Засгийн газрын хуралдаанд энэ компанид тендерийн хуульгүйгээр өгөхдөө 15 жилийн дараа төслийн бүтээн байгуулалт нийт хөрөнгийг бомбын захиргаанд бүрэн шилжүүлэх гэрээ байгуулахаар гэрээний төслийг боловсруулсан гэж танилцуулж байгаа. Гэтэл энэ компанид саяны хэлснээр монопол эрх өгж гэрээ байгуулахдаа байгуулсан гэрээнд нь хугацаагүйгээр байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Eco Smart Trans гэдэг компани Монгол улсын хилийн бүсэд байгаа газрыг хугацаагүйгээр бараг хувьдаа авсан асуудал яригдж байгаа. Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдж байна. За энэ компани 2022 оны саяны давуу байдал олгосноос хойш 2025 оны 6 сарын хүртэл ямарваа нэгэн газрын зөвшөөрөл олгодоогүй байсан. За та бүхэн огноог нь хараарай. 2025 оны 6 сарын 13-ны өдөр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд одон туяа тушаал гаргаж энэ компанид газар ашиглуулах эрхийг олгосон. Энэ 6 сарын 13 гэдэг бол Монгол улсын шинэ ерөнхий сайдаар Гомжовын зандан шатар томилогддог өдөр. Чон борооноор болсон. За энэ Smart Eco компанид ийм хүч төрж
Монгол улсын дархан хилээр зөрчиж засгийн газрын хуралдаанд хилцүүлэхгүйгээр засгийн газрынхаа сүүлийн хурлаар огцорхоосоо өмнө амжиж яаран сандран өгжөөсөн зөвшөөрлүүдийн хууль бус энэ шийдвэрүүдийн дэс хэдэн төгрөгийн ашиг олоод байна гэдгийг хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоосон. 2 жилийн дотор энэ компани 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Монгол улсын хилийг Монгол улсын төрийн өмчийн газрыг өөрсдөө үн тариф тогтоож хэрэг дээрээ зарж хувьдаа ийм ашиг хийсэн. Ийм учраас энэ нүүрсний хулгай асуудал ямар хэмжээний цар хүрээтэй өргөн асуудал байсан бэ гэдэг нь одоо ил тод тодорхой болж. Тэр яаран сандран тулган сайд нар яагаад өөр бусад 10 бомбц дээр хилийн бүс дээр тэр 34 мянган га газар олгосон бэ гэдэг нь яг энэ Smart Eco шиг Монгол улсын бүх хилийн бомбтууд дээр ийм хувьчлах ажиллагааг хийх төлөвлөгөөтэй ажиллагаа байсан байна гэдэг нь одоо тодорхой болж байна. Тэр үйл ажиллагаа өнөөдрөөс эхлээд тасан зогсоогдож байна.